Шарга унахтай сааралгүй байж, шарга унгандаа сааралгүй хэлж. Ээжээсээ бүү хоцор, ижлээсээ бүү тасар, чогчиг аюулгүй, чон аюултай, бор чонноос болгоомжил гэжээ. Инхрийлж хэлсэн ихийнхээ үгийг унган шарга ухаарсангүй яваад ээжээсээ хоцроод, ижлээсээ тасраад ойд ганцаараа орхигдож гиндэ. Шарга унаг бохимдон сандарч уйлж гин. Уулын цорой илэгдэж гин. Хайрт ээжийнхээ халамжид үгийг хайгаарсан бол ханаас ингэх вүлээ. Унаг гэмээ ухаарч гин. Уйлаад явхай уулын шившиг, орилоод явхай олны шившиг. Ээжээ эрийгээд уулын жимээр унаг давхилаа. Хатан дундуур харайж гарлаа. Унаг замдаа ууттай амтай учран зогслоо. Учрыг нь сонирхлоо. Үргэж босгож, үнэртэж тоглож, олон янзаар орлож үзлээ. Ууттай тэр юм нь уран үгээр уянгаж хэлсэн нь санаагаар ирдэг сайн амтан хэн гэлэг вэ? Хилээш нэрээ. Унаг хариуд нь унгалдаж хэлсэн нь унаг би байна. Уутанд хэн байна? Урвж хүрвөөд уутад хэлсэн нь ахын чин нэр ачид бор. Унаг дүү минь ууланд ганцаар яах гэж ингэж яа билээ. Унаг хариуд нь унгалдаж хэлсэн нь ээжээсээ хоцроод, ижлээсээ тасраад ойд ганцаар орхигдож төрлөө. Адуу сүрэг аль уруу явсныг ахгүй та анхаарч мэдвүү. Уран хөрвөөд уутад хэлсэн нь адуу хайсныг ах чинь нандахгүй. Урдаар дүү минь уяаг тайлаад ухаанд хаа уутаас гаргаач. Унаг хариуд нь ухаанд ахгүй. Уйлж болгосны учир юу лээ? Урвж хүрвөөд уутад хэлсэн нь уутан дотор унтахад тавтай. Уйлж болгол уламж тавтай. Уутдын үгэнд унаг үнэмшээд уяаг тайлаад уутыг нээтэл жартайсан нүдтэй, жарвайсан амтай, соотойсон чихтэй, солбисон хөлтэй, ууралсан борчон уутнаас гарч ирэв. Унаг айгаад, ухаан алдаад хөдөлж чадахгүй хөшиж зогсжээ. Уутад чонгой орхирж хэлсэн нь унтсан намайг учиргүй сэрээдэг. Унах чамайг урж идэн нөхөө. Унаг хариуд нь унгалдаж хэлсэн нь уур тахгүй уучлж үзээч. Уутнаас гаргасан ачийг санаач. Уурт чонгой уйлж хэлсэн нь ачийг чинь би бачаар хариулна. Тус ийг чинь би усаар хариулна. Ходоод хоосон, хоолоо нэгсэн олон үггүй. Одоо идэн гэд уурт чонгой унаг руу дайрахад дэрсэн дотроос чимээ гарлаа. Дэлдэн тулай дэгдээд ирлээ. Унган шарга унгалдаж хэлсэн нь ухаанд тулай учрыг ялгаач. Унаг би чинь ухаангүйтэд уутнаас чоныг уучилж гаргалаа. Амь насыг нь аварж өглөө. Тэгэхэд чонгой тэр ачийг минь бачаар хариулж барьж идэнэ гин. Уут чонгой орхирж хэлсэн нь унаг намайг уутнаас гаргасан. Уутнаас гаргаад унтлах ёстой. Дараа нь бас дайлах учиртай. Тийм учраас би идэх нь зөв гэв. Ухаанд тулаа учирлаж хэлсэн нь эрхэвч одоо энэ уутанд багцсан гэдэг баширв биз. Хэрэг та уутанд хээвнийг багтвал над буулга идэх чинь зөв. Намайг дээр нэгдээрээ гэв. Ховдог чонгой очихосгүй баярлаад үгээ буцаахгүй биз үзүүлээд өгийгээд сүүлээ шарваад шүлсээ залгаад уйлж хөвөөгөөд уутанд орж гин. Унаг ухсгээд уутыг боож гин. Ухаанд тулайг тэврээд үнсэж гин. Ууттай чонгой урвж хөрвөөжээ, уйлж гсэлжээ. Дэлдэн тулай дэгжин бүжгэлжээ. Унган шарга унгалдан нүүлжээ. Ууталсан чоныг өвчгээд анчин ирж гинэ.